Одоо бол энэ зах зээл нийлүүлэгдэж байгаа мах хөвчлэн гарал үүсэл нь тодорхойгүй. Одоо зах дээрээс жишээлбэл мах худалдаад авахд антибиотикийн үлдэгдэлтэй эдбртэй мах ирлээ гэж асуудлууд гараад байгаа шүү дээ. Манай оршооны хувьд болохоор зэрэг энэ вакцинд хамруулах, за эрүүл мэндийн үйлчлэгээ авах тэр юмнууд бол бүртгэлжүүлээ яваад байгаа. Ер нь одоо чинь малчид нийтлэхээр Evomic гэдэг тариаг хэрэглээд байна л да. Тэр Evomic гэдэг тариа бол одоо тарьснаас хойш 21 хоногийн хугацаанд тухайн малын махыг хэрэглэж болохгүй, сүүг хэрэглэж болохгүй заалттай. Гэтэл одоо нөгөө чид маань болохоор зэрэг мөнгө заасаа боддог ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар мэдсэн ч бай мэдээгүй ч янз бүрийн шалтгаанаар 21 хоног нь хүрээгүй багадаа 21 хоног шүү дээ, тийм малын мах бас зах зээл нийлүүлэгдээд байна шүү дээ. Энэ эмгжүүлээд мэдээллийг ингээд бүртгэлжүүлснээр яг үхээр зэрэг хамгийн сүүлд хизээ тэр тарилгыг хийсэн. Энэ маханд антибиотикийн үлдэгдэл байгаа юм уугүй юу гэдгийг мэдэх боломжтой болчихж байгаа. За энэ 3 шим вакцыг авч санхүүжүүлснээр бид нар бол 1 литр нэрмэл арих, 200 г шар тус, 300 г аар бол яг энэ уламжид ааргаар үлдсэн гарал үүсэл нь тодорхой ийм бүтээгдэхүүнийг одоо яг хэдэн гэлэн оршоо гэсэн ийм сабагла бодолтойгоор хэрэглэгчдэд хүргэн. За энийг бол бид 8 сарын 15-наас хойш нийлүүлэх боломжтой байна. Хамтын санхүүжилтийн соёлыг хамтдаа түгээцгээе.